Өнөөдөр манай зочин бол Монгол Улсын гавьяа жижиг чинь Бол Эрдэнэ ах маань байна. Заахаа сайн байна уу тань? За сайн. Өдрийн минь төргий. Уран бүтээл өндөр байхаа. Дажгүй явжлаа. За хоёул одоо бас нэг уран бүтээл рүү нэг кино руу явах нь шүү дээ. Тэ. Бас нэг зураг алттай байгаа. Тийшээ бас явж. Тайвар жилдээ ер нь хэдэн уран бүтээл төр ажиллаад байна. Нэг жилд. Тайсны кино дэлгэц ингээл. Би ч яг театрт байж байгаад 24 он театраас одоо гарсан байгаа. Яг л манай нөгөө Монгол хаан гэж төсөл Монгол хаан жүжиг маань энэ тийм тоглогдож байгаа. Сая одоо Монгол хаан чи одоо Лондон тоглолоо өнгөрсөн жил те 23 он тоглоо те. За тэрний дараагаар 24 онд Сингапур тоглолоо. За тэгээд одоо 10 сард энэ 25 оны 10 сард Японы Токио тэгээд энэ Нагоя баха. Энэ хоёр тоглогдно. За тийм учраас ингээд театраас гарсан байгаа. За тэгээд яг арай бас гайгүй. За тэгээ хажуугаар нь бас нэг багшилдаг шүү дээ хаан. Тэгээ багшийн ажлыг бас хийж байна. Боловсон соёлын эрх зүйн дээд сургуульд одоо жүжигчний уран чадрын багш хийж байгаа. За тэгээд нөгөө яг тэгээд жүжигийн уран бүтээлүүдээс оролцсон. Одоо бол нэг дэлгэцийн Нөөрүүс гэдэг 3 гэдэг season 3-ыг хийж байгаа юм. Тий. Та ярьж болж байгаа юм уу те? Болно шүү дээ. Болох уу? Болох уу гэвэл зарим нэг хүмүүс ч болохоор тэгэл ямар нэгэн тоглолт хийхгүй гаргаан нүзээр юугаар гэдэг. Болох уу л гэдэг гайгүй. Тий. Тэгээ одоо гол нь 5 сарын 2-нд манай нөгөө Орфей театрын маань нөгөө юу яаж байгаа шүү дээ нөгөө 1984 гээд Жорж Орвелли. Одоо гайхалтай алдартай зохиол өгдөг шүү дээ. Тэргээр одоо пост драмын жүжиг хийсэн байгаа. Тэр нь нодлон яг 4 сарын 1-нд нээжсэн. 24 оны 4 сарын 1-нд. Тэг яг жилийн дараа. Тий, тэгээд тэр чинь бас нэг 20 тоглолт болсон баг шүү. Улаанбаатар буудлын шүү зочд буудлын. Улаанбаатар зочд буудлын яг өөр хэлбэртэй тайз майзны шоу юм дөрүүлж. Тэгээ юм заалан дөрүүлж дөрөв үзэгч нэгэ тойроод суудаг. Тэгээ бас нэг өргөмөс шийдэлтэй гэх юм. Тайз нь жаа өргөгдсөн. Тэгтээ юм дөрүүлж хэлбэртэй. Яг голдон тоглолт. Тим шийдэлтэйгээр тоглож ирсэн. Одоо энэ 5 сарын 2-наас энэ оны 5 сарын 2-наас тусгаар тогтнолын ордонд 1984 жүжиг тоглох гээд бэлтгэл ажиллагаа бас явж байна. Уншлага явж байна. Шинэ нөгөө гол соло бичүүлэг ажлууд хийгдсэн. Тэрний одоо цэвэрлэгээ тэгээд уншлагууд, бэлтгэлүүд гэдэг ингээд л иймэрхүү байдалтай л явж байна да. 1984 гэдэг нь бол 1984 оны үйл явдал явах гэдэг нь үгүй юу? Үгүй ээ 1984 Жорж Орвелли одоо 40 онд бичсэн зохиол шүү дээ 47 он 40 тэгээ 48 онд бичсэн болохоор 84 гайл ингэдэг яг тэгээд 40 онд бичигдсэн зохиол л доо. Уг зохиол бол ерөөсөө л эрхчлөөний тухай. Одоо юу гэдгийг тэр дарангууллын тухай тийм тоталитар дэглэм гэдэг чинь дарангуулгач гараад ирсэн нэг юм том ах гэдэг дарангуулагч тийм. Уншаагүй тэр одоо уншиж болно. Би жүжиг нь л уншаагүй. Гэхдээ зөв постэр хийсэн томох чамааг харж ийн гэрэн бичсэн. Тийм. Арман шүү дээ. Жүжигнээс бол байхгүй арман. Гэхдээ энэ арманаар сэтгүүлсэн маш олон одоо кино байдаг. Жүжигүүд байдаг. Сая хүртэл одоо Берлинд тавигдсан. Берлиний театрт тавигдсан байна уу? Германд тавигдсан. Ер нь бол ингээд байнга тавигдчихэдэг. Эрхчлөөнийг тэгээ хүн эрхчлөөтэй байх гэдэг юу юм гэдэг тухай. Эрхчлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх, эрхчлөөтэйгээр хэнийг нэг хайрлах тийм. Тэр тухай өгүүлдэг байхгүй юу? Яг тэгээд нөгөө ер нь яг зохион бул ертөнц гарна л да. Океан гүрэн, ямар гүрэн тэр гэдэг юм Евра гүрэн гэл ингээл нэг юм гүрнүүд хооронд дандаа байлдж идэг тэгэл байлдаад байгаа ч мэддэхгүй. Ард ирдэг болохоор байлдж бид нар яална гэл ингээд идэг те. Тэгэл одоо ерөөсө бүх юм дэглэмтэй тил дэлгэцгээд юм байж идэг. Одоо хүмүүс зургт үздэг шүү дээ. Тэрнтэй адилхан ингээл тил дэлгэцээр ингээд бүгдийг хянжидаг айл болгоныг ингээд хянжидаг те. Дасгал хийгээл өглөөний дасгал доороо дасгал хийгээл илүүдтэй юм бодож болохгүй гээл те. Үнний яам энэ гэл хайрын яам энэ гэл одоо юм яам те. Яг зохион бул ертөнцтэй ихтэй. Одоо янз янзаар шүүмжлэгчд одоо янз янзаар л яадаг одоо социалист нийгмийг хийсэн гээл те. Одоо юу гэдгийг шүүмжилсэн гээл ярьдаг ах нөгөө төр одоо бол яг бидний харж байгаа үнцэг гэхээр одоо энэ нөгөө юу их өндөр болч технологи өөр амар мундаг өндөр болчлоо шүү дээ. Технологиор бид нар одоо баг хөдөлж чиптэй болчихвол бидний бүгдийг хянаж байгаа байхгүй. Тэгээ энэ тал руу бид нар шүүмжилж байгаа. Тэгээд эрхчлөө гэж юу юм гэхээр бид одоо хитрхи юм технологид автаад ингэчих юм бол одоо бас тий технологи биднийг бүрэн хянах тий юм бодох ирэхгүй тий болох тийм талууд бидний бүрэн хянах боломжууд байна шүү дээ. Одоо тийм биз технологи өндөр байгаа учраас
Бидний одоо утсаар хийнэ гэвэл одоо хүн болгоны барьж байгаа утсаар хийнэ гэвэл мэдээлэл нь олно. Тэр сошиалд ямар юмд тэ платформ ашигладаг. Тэр Facebook, одоо Instagram, тэ TikTok ингээд эргээр нь ороод хүнийг хянах тэр бүрэн боломжтой болчихж байгаа байхгүй. Тэр талаас нь ингээ эрхчлөө гэдэг нь байхгүй ч яах вэ гэдэг. Талаас нь бас тэр санаа хүргэх тийм л одоо жүжиглэлтэй. Амьтны фирм зохиол юм биш үү те одоо Жорж Оруэлл. Гахаанууд одоо бүх амьтан тэгш хэрэгтэй, гахаа арай илүү тэгш хэрэгтэй гэж яриа те. Тэгээд нэг амьтны нэг юу ферм дээр болж байгаа нэг тосгоны ферм дээр болж байгаа эзэн нь байхгүй хооронд төрчлөө одоо амьтдын тухай хурал мурал болоод бослог болоод гахаанууд дарга болоо те. Тэгээд сүүлдээ ингээ бүгдийн зохион байгуулаад өөрсдөө хөшөө мөшөө ингээ бүр яг ингээ тэр тухай бүр актив бичсэн тийм зохиол байна шүү дээ. Маш сонирхолтой бичсэн. Тэгээ энэ жүжиг одоо 5 сарын 2-наас эхлээд тусаад октын дээр эрхчлөөний 7 хоног гэсэн юугаар 7-оос 8 тоглох нь. Өөрөөс тийм богино хугацаанд тоглох нь тий. Тэгээ яг жил болгоно л тоглож ий гэсэн нэг тийм л юутай л яагаад тах вэ? Тий, иймэрхүү л байдалтай. 26 оны 4 сард бас тоглох юм уу да тий. Одоо ер нь таны хэлдэг шиг одоо бидэндээс эрхчлөө гэдэг шиг бас би бас яг тэрийг бас урд нь сонсч ирсэн надад сүлд ажиглагдсан санагдлаа. Facebook дээр минийс жоохон биллард ярихгүй юу? Тэгээ би Facebook дээр суурьшлаад хайгаагүй ш биллард гэж. Тэгсэн чинь ингээл найстаа баахан биллард ярьж байгаа л тэгэл харьсан чинь хоорондоо ярьж байгаа. Тий. Биллардны тэр юунод орж ирээд шүү надад дээр. Бөөстөө биллардны дээр ярьж байгаа. Гэхдээ тэр одоо ярихад одоо яадаг юм тэрийг одоо мэдэхгүй. Тэс магадч их юм. Тэгээ одоо хүн ингэдэг ш нөгөө. За нэг ийм тавилга мавилга сонирхож байгаа бол ганц нэг юм сонирхоод дандаа тэр төрлийн юм гүүгээд орно. Харин одоо хуулгал байгаа л да. Тийм. Чухам ярихад одоо бас яадаг юм. Тэрийг нь бол өстө үнэхээр мэдэхгүй. Гэхдээ ер нь бол технологи бол биднийг хянах одоо бүрэн боломжтой болчихж байгаа байхгүй. Тиймээс хаана явж байгаа чипээр ингээл локейшнийг заагаад ийм аюултай байдал төрж байгаа юм л да. Гэхдээ мэдээж бид нар технологиор одоо технологитой зэрэгч амьдрах хэрэгтэй шүү дээ. Нэг технологийн гайхамшиг ашиглах хэрэгтэй. Тэ? Тэгээ ийм сайхан одоо AI гэдэг одоо хиймэл оюухан гараад ирлээ. Энэ өөрөө бүгдийг хийж байгаа. Chat GPT, DeepSeek ч бүр юмд яваад бүтээчлээ те. Актер ингэ болж шүү дээ. Өөрийн гэсэн баг одоо тусдаа оюун ухаан болж биднийг хянах боломж бол бүрэн бий болж шүү дээ. Улам л технологи одоо бүр баг минут секундээр өөрчлөгдөж тэ хөгжиж байгаа байхгүй. Тэгэхээр ийм боломжууд бол байгаа. Гэхдээ энэ боломжийг бид нэр харин яаж өөрсөндөө зөв талаар ашиглах вэ? Өссөн үсээгүй технологи хөгжиж байгаа учраас ашиглаж л таарна. Гэхдээ энийг харин бид өөрсдөө эвтэй зөвөр яаж ашиглах вэ гэдэг л байгаа байхгүй. Залуу үеийн одоо театрын зохиолч нар байна хаа. Одоо ингээд английн жүжиг тэгэл Оросын тэгэл хятадын ингээл жүжигний зохиолч юм уу романуудаас ингээд сэдвлэл аваад жүжиг тавигдаад байгаа шүү дээ. Монгол ерөнхийдөө хэр их одоо юм жүжигний зохиол байдیں۔ Нөгөө талаас орчин үед одоо яг ингээд жүжигний театрын юм зохиол бичиж чад зохиолч нар байна. Яг ер нь бол жүжигний зохиол бичиж хамгийн одоо хүн төрөл واخгүй. Ай маш хүнд. Яг л жүжигний зохиол дандаа текст буюу нөгөө харилцан яриагаар илэрхийлж идэг. Кино болохоор зэрэг дандаа дүрслэлээр шүү дээ, тийм. Текст байхгүй аль болох дүрслэлийн аргаар ингээ тэр дүрслээ зүв бичих аль ямар кадр шүн өрөө дотор гадаа гэдгээ зөвхөн илүүд дүүгээр биш утга уян оруулахгүйгээр маш тодорхой ингээ бичдэг. Энэ бол кино зохиолтой дүрслэлээр ингэж харагдана. Яг тэгж хэлнэ ингэж харагдана. Текст багт. Жүжигний зохиол болохоор яг тэр текстэн дотроо текст буюу тэр харилцан яриа дотроо тухайн дүрийнхаа бүх ингээд мөн чанарыг бичиж байгаа байхгүй. Тэр текстээр нь илэрх зарим нь худлаа ярьж ич мэлэн те бусад дүрүүдийг тодорхойлсон дандаа харилцан яриад байгаа. Тэгээ ремарк гэж нэг юм байдаг. Тэрэн дээр нь болохоор зэрэг баг зэргийн үйл хөдлөлүүдийг бичдэг те алхан эсвэл мушийн инээн эсвэл одоо доогтой инээн гэдэг ч юм уу эсвэл уйлн эсвэл хөөрөн баярлаж гэх нэг 2-3 ганц 2 үгээр ингэж бичдэг ремарк гэж. Тэгээд дандаа текст гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол айгүй дандаа текстээр илэрхийлэгдэж байдаг учраас асар хэцүү байдаг. Тэр текстүүд нь өөрөө маш зөв, оновчтой, дүрээ илэрхийлсэн тийм байдаг учраас жүжигний зохиол ер нь айгүй хэцүү төрөл юм шиг байгаа. Яг би өөрөө зохиолч биш болохоор ер нь тэгж яригддаг. Тэгээ яг одоо жүжигний зохиолч ер нь баг тэгэхгүй би одоо сайн мэдгүй залуу гэх юм бол одоо манай баяраа байна. Яа баяраа одоо бас жүжигний зохиолууд биччихээ. Бат хоёг гэж байлаа. Одоо талигач болсон тий. Ер нь яг тэгээд ер нь бол жоохон ховор талтай. Одоо жишээл сая 84 гэх чинь баяраа жүжигний зохиолын хэлбэрлүү шилжүүлж байгаа байхгүй. Тэр 84 роман дотор чи өчнөө юм байж байгаа. Алийг татаж гаргах уу? Тэ
энэ чинь жүжигэн зохиол болоход бас явдалтай байхгүй. Энэ сценарок буюу тийм болгоод ажиллаа тийм одоо юу болгоно гэсэн. Жүжигэн зохиол болгож үжиг. Айгу явдалтай хэцүүтэй байхгүй. Тэгээ баяраа бол тэгж одоо ажиллаад бас боломжийн их тийм аятайхан болгосон л гэж үзээд байгаа. Яг ер нь бол ховор. Яг жүжигэн зохиолч ингээл тийм юугаар төгсөж байгаа хүмүүс байгаа. Бичгэд бол жоохон явдалтай. Тэгэхээр жоохон хэцүү л үүдг юм шиг байна. Тэгээд одоо яг тэгээд хувь хүнээр бичиж болно. Жишээл одоо Чехов чинь Антон Павлов Чехов гэж гэдэг хүн одоо хүртэл дэлхийд бүр гайхалтай жүжигэн зохиол гайхалтай тэр хүний сэтгэл зүг тэ текстээр илэрхийлдэг жүжигээр илэрхийлсэн. Дэлхийн сонгодог үү шүү дээ. Одоо Чеховын жүжигч Захлаа, Игч дуугур одоо тэ Торрент цэцэрлэг энэ төр гээд Иванов энэ төр гээд тэ ийм гайхалтай зохиолууд гаргаж байна. Эмч хүн шүү дээ. Хэлж байна. Тэгээд үргэлжсүүгийн зохиолууд туужууд ч бий л дээ. Тэгээд гайхалтай ингэж бичдэг ийм зохиолч байсан. Эмч хүн хэрнээсээ ингэж гайхалтай. Яг эмч хүн учраас хүний сэтгэл зүй илүү одоо мэдэрдэг учраас бас магадлалтай тийм. Тэгэхээр хүн жүжигэн зохиолч гэдэг тухайн дүрийг амьдралаас олж, ажиглаж олж хараад тэгээд тэр дүрийн сэтгэл зүй туулсан амьдралыг бодит хүм мэд текстээр нь гаргаж байгаа байхгүй. Ямар хүн, ямар үзэс надад, ямар амьдрал туулсан тийм. Юу үзье яд, юунд баярлдгийг гэдгийг ингээд тэр текстээр гаргаж ирнэ гэдэг бол гайхалтай чадвар юм л да. Ер нь зохиол бичнэ гэдэг. Надад яг тийм сэтгэл төрлөө хаа. Яг энэ текстээр ингээ харилцан явж байгаа энийг одоо ингэж тэгж амьлууж тэр ёжтой инээж те жом болцох ингээ тэр текст бичигдсэн тэр текстийг одоо ингээ дахиад өөр дүрээрээ ингэж гаргана гэдэг бас тухайн жүжигчнээс бас маш их ур чадвар шаарддаг юм шиг. Тэгээд яг нөгөө үг цээжлэхтэй бол гол биш гэдэг байхгүй. Үг цээжлэх бол яг болж штэ болдог байхгүй та. Гол нь тэр үгний цаана юу хэлж байна гэдэг. Тэр үгийг яаж амьдрууж хэлэх үү? Ааж уухан чанга тэр үг хэлэх өнгө тон интонацтай тэрүүгээр сэтгэл дотроо тэр үгний цаана болж байгаа тэр сэтгэл дотор болж байгаа процессыг илрүүлж гаргадаг байхгүй. Бидний нөгөө нэг уншлага хийн, задаргаа хийн гэдэг чинь ерөөс тэр шүү. Тэр жүжигэн зохиол тэр текстийг за ингэж хэлж байгаа юм байна. Энийг ингэж бодцоод тэ наананд би чамд хайртай гэж хэлж байгаа боловч хайргүй болохоор энийг ингэж хэлж яах гэдэг ч мэдгүй тэ. Янз янзын текстүүд багш тэгж ажилдаг байхгүй. Тэрийг илрүүлж гаргах нь ийм юм бодож байгаа юм байна. Ийм сэтгэл зүйтэй байгаа юм байна. Энийг чи илрүүлж гаргаад тэгээ дараа нь бид нар сургуульт хийдэг байхгүй. Өөртөө тэр сэтгэл зүг бий болгоод ингэж хэлэх байсан. Өөрийнхөө үгээр хэлж үзээд дараа нь жүжигийн зохиолынхоо үгээр дахиж шилжээ зүг байна уу бидний бодсон зүг байна уу нотлж үзээд ингээд дахин сургуульт хийж ийж гаргаж ирж байгаа ш. Тэгтээ дайсны тоглохдоо тэр үйл явдал анх удаа болж байгаа юм шиг л амьдрал үйл явдал анх удаа болдог шүү дээ. Одоо тойронд анх удаа суугаад явж шүү дээ. Тэгэхээр яг анх удаа тэр үйл явдал болж байгаа мэтэр тайзан дээр дэлгэцэн дээр харуулхад л учир нэг юм л да. Би ахтай нэрээ усаа өхөн марцсан ба шүү дээ. Энэ манай хамтран Маягийн ус. Таны энэ ус болохоор нэг электролиттэй шингэн сайн нөхт юм байна. За. Жохоо ярьсан чи ам цангаж шүү дээ. Ам цангаж. Би бас танд усаа өхөө марцсан шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдэс ус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагч Univision. Манай нэвтрүүлэгт өнөөдрийн дугаард Univision хамтран ажиллаж байгаа. За Univision-ы одоо кино таврыг бог яхаараа таалгана. За хаа 5 кино байгаа. Корона шүү дээ. Коронавирус юм батал ерөөсөө болгоо ичээд шүү дээ. Нэр нь орж ирэхгүй. Бүр жинхнээсээ юу. Тэгээд байгаа тал биш шүү. За үзэгчтэй бас тэгээд бяцхан бас мэдээлэл өгч чинь. Тэгээд та бүхэн таагч кинонууд болохоор одоо энэ Univision-ы хэрэглэгчд маань ялангуяа анхаарлаа хандуулж байгаарай. За 2025 оны 4 сарын 15-наас 5 сарын 26-ны дуустал одоо энэ Univision дээр RAV 4-тэй кино одоо энэ кино багц маань одоо дахин итгэвчж байгаа юм байна. Эхэлж байгаа юм байна. За энэхүү кино урамшуулд хамрагдахын тулд та бүхэн маань Univision-ы RAV 4-тэй кино зэснээс кино үзээд урамшуулд нь болохоор одоо энэ Toyota Tom Motors аль биесны эрэхтэй RAV 4 машиныг хожих боломжтой болж байгаа юм. За тэгээ өөр бас зөндөө бэлгүүд байгаа. За энэ бэлгүүдээс нь хальтаас дурдчихъя. За тэгээ 2 том хүн 2 хүүхэд 3 хоног одоо энэ гэр бүлээрээ тойлогт кампэд амрах эрхийн бичиг. За мөн бас найрамдал цусланд амрах эрхийн бичиг. За мөн бас тэгээд найрамдал цусланд амрах эрхийн бичиг. За Петровсын бензиний 1 сая төгрөгийн эрхийн бичиг. За тэгээ iPad болон одоо Magic Keyboard. За тэгээ GoPro 12 Hero Black гэсэн одоо иймэрхүү. За GoPro-г авъя.
Танд GoPro хэрэгтэй байна уу? Тийм GoPro. За GoPro-то болъё гэж бодож байвал одоо та манайхан одоо Univision-ийн зарлж байгаа энэ 4 сарын 25-наас 5 сарын 26 хүртэл зарласан байгаа. Урднаас явж исэн юм шиг байлаа. Дахин эхэлж байгаа гэж аахгүй. Энэ RAV4-тэй кино зэсэнд байгаа кинонуудыг ороод үзэхэд та нар маань одоо энэ бэлгүүдээс одоо хожих боломжтой. За нөгөө талаас бас Toki аппликейшн ашиглаад Toki аппликейшн дотор байгаа Movie Mini app-аар дамжуулан 50% хөнгөлтэй энэ киногоос үзэх боломжтой юм лээ. За. Тийм. За тэгээд бас илүү дэлгэрэнгүй мэдээллүүдээ та нар манаас Univision Facebook хуудаснаас нь бас аваарай. За тэгээ хоёулаа Univision-ы одоо яг саяны битэрийг ярьсан нөгөө нэг RAV4-тэй зэсэнд байгаа кинонуудаас таа. Таах юм уу те? 3 кино нь болохоор эможигоор байгаа. 2 кино нь болохоор одоо нэг киноны ишлэлээд шүү дээ. За. Киноны нэрийг хэлэх юм байна шүү дээ. Тийм, киноны нэрийг л хэлнэ. Зүгээр санаж яхад болно шүү дээ. За таа. Энэ юус амархан аханаа. Энэ юу гэж байгаа юм бэ ч та fuck юу гэдэг юм уу? Тийм байна. Энэ совлогч юм уу юу юм бэ? Наа чи хормын юутай бүсгүй шүү. Хормын дааш нь цэцэг барьсан, хотог барьсан юм те. Монгол кино юм уу? Америк кино. Гадны кино юм те. За, Холливуудын кино юм. За, энэ ч ёстой ямар хэцүү юм бэ чи. Fuck гэсэн байдаг. Хурмэлцсэн байдаг. Хотог авна гэдэг чи ямар очтой. Үзээгүй юм да. Энийг новшнуудаа хурмлаад хутгалаач гэх юм аа. Ямар амар нэртэй. Энэ мэдхгүй байна. Яаж мэдхий би энэ утгаараа. Англиар нь та саяны хэлсэн үгнүүдээ одоо яг наад утгаараа англиар нь хэлвэл яаж бод. За яшгаа мэдхгүй яаж гэх юм бэ. За энэ кино болохоор энэ юу? Энэ кино болохоор Fuck Marry Kill гэдэг кино. Fuck Marry Kill юм уу те? Ямар амар нэртэй юм тийм. Тийм кино би мэдхгүй байна. Fuck Marry Kill. За би тэгвэл энд арай дөхөө одоо тэгвэл Монгол кино үгүй. За энэ хэнч Монгол одоо сүүлийн үед гараад байгаа яг одоо Univision юунуудад гарцсан. хилээ гаргацсан. Яа хариулаад. Наад чи одоо нэг тийм үндэсний юм аягтай хувцас байгаа байхгүй. Хувцас юм уу? Япон хувцас юм шүү. Ер нь л тийм. Кимоно юм те. Энэ одоо ингээ харуулаа. Энийг за би үзэгчдээс бас асуу хэлээ. Үзэгчтэй гаргах юм уу? Энийг одоо та нар юу гэж ойлгох вэ? За энэ бол ерөөсөө тийм л байсан. Fuck Marry Kill. Мөн үү? Тийм. Энэ бол яг үнэгээр байсан биз дээ. Энэ нь одоо бас яг тийм үгүй юу? Энийг одоо за үзэж таах нь. Хэцүү юм байна. Таах уу? Хилээ гаргахыг хоригдж байна Монгол Япончуудаа гэх юм. Энэ над нэр ястаа мэдгүй. Монгол кино те? Монгол кино. Яас хэцүү асуулт тавьдаг хөөхтэй хийж байна. Монгол кино. Үзэгчдийг таах нь. Үзэгчдийг харъя л та би. Тэгээ комент бичихье. Энэ кино мэдхөө. Хилээ гаргаад хориод Монгол төрийн далбаатай кинонотой. Наа чи ер нь жоох хэцүү. Би бас яг наа чи яаж илэрхийлэх. Сүүлд гарсан кино юм. Сүүлд гарсан. Өнгөрсөн онд гарсан баг. 2 дугаар анги гарсан. Наа чи 2 дугаар анги. 2 дугаар ангитай тий. Тань жоохон төхөөлөл нэг цэрэг мэрэгтэй. 1 дугаар анги дээр нь яг цэрэг нэг хэлийн застав, хэл арчин уушдаг. Гот нэр нь орж ирэхгүй л дээ. Харуул гэх л баг л та. Тий. Нэр нь орж ирэхгүй. За 1 дугаар анги нь болохоор хэлгүү жимгүй гарч. За хэлгүү жим гэж байсан тий. Тэгвэл дараагийнх нь энэ нэг дата юу тий. Дата тий. Дата гэдэг кино юм тий. За тийм дата гэдэг. Нэг таахгүй байна хүн. Хэлгүү дата тий. Тий, ер нь бол тийм. Хэлгүй байхгүй. Тэгээд яг нөгөө нэг энэ хувцс нь болохоор энэ үндэсний маягийн хувцс нь Монгол үндэсний маягтай нэг дата чи нөгөө нэг Монгол дээлт яваад байдаг шүү дээ. Тэр утгаар энэ чи Монгол хувцс юм уу? Тийм биш яхаа. Яг нөгөө Монгол дээлч одоо энэ эможи дээр байхгүй шүү дээ. Тийм болохоор дүүн урталтанд далбааг нь тавьж өгөөд Японоор бодоод хугацаа. Амхиндээ тодорхойлж өгөх гэдэг байхгүй юу. За энэ одоо амархан баха. Энэ киног бол тань дээ. Аратны яаслаа. Мөн үү? Мөн. Гэхдээ одоо яг сүүлд гараад байгаа нөгөө нэг яг киноныхын нэрээр нэрлэл хаа. Хос арслангийн төрөл. Хоёр арслантай бол. Сүүлд гарсан кино юу гэдэг нэртэй бэ? Яа да ганц нь таахгүй нэ. Муфаса ш тахаа. Муфаса тийм Муфаса гэж ирсэн байхгүй. Муфасагийн түүх. Муфасагийн түүгээр нийцэж байгаа тий. Тэгээд Симба гоц. 2 Симба. 2 дугаар анги. За. За би тэгвэл одоо танд арай дөхөм одоо нэг Монгол киноны одоо ишлээс нь хэлж өгье. За. Гадаад сургууль төгссөн баян айлын ганц хүү сумын засаг дараагаар томилогдно. Тэрээр дасан зохицох хэцүүхэн байх бөгөөд суманд бол хөгжилтэй үйл явдлыг харуулна. Ямар кино вэ? Хин одоо сая нэг юун дээр явуулсан мөн үү? Нөгөө нэг хин тийм цогтоо Баатар хүү энэ тоглосон. Сумын юу гцсэн байлаа тэр чинь. Аюулыг авдггүй дарга гэсэн мөн үү? Тэр арай өөр. Цусаа тийм үү. Мэдхгүй гэж фейс дээр явуулсан тул би санаад байгаа. Нэг сум дээр нэг ирээл хөлж өгөхгүй явж ирсэн нэг тийм фейс дээр нэг хэсэг.
Тэр юу сошиал дээр явуулсан шүү дээ. Яг нэг ингээд суугаад машин суугаад дарга нь яатсан. Тэр нь арай өөр нөгөө нэг авилгал авдаг. Энэ болохоор Hello Boss гэдэг нөгөө нэг онаах найруулсан болоо гэж би харсан. Next үзье. Hello Boss нэлээ тий. Цогтойгийн дагаас яг гадаад сургууль төгсөөд ирсэн залуу шууд сумын засаг дараагаар томилогдчихдаг. Тэгээ сумдаа интернет тавилаа гэсэн ч мөнгө байхгүй. Тэгээд сайд ах гэж нэг уцаар ингээ гаргаад за тий бидний хэсгийг л харсан юм байна. Таны адиж таахгүй тий болорсон юм. Тэглээ. Богиах ер нь кино хий гэж боддог яг хуваараа. Одоо ингээл жүжиг чинь яг ингээл жүжиглж явж байгаа л нас нь болдог ч юм уу. Олон одоо танд бол ингээд тайз хэлэгч олон одоо тоглосон туршлагууд байна. Тэндээс ерөөдөө кино найруулъя. Би кино хийжсэн шүү дээ. Би 2013 онд Хөлтрөг гэдэг нэртэй кино хийжсэн шүү дээ. Хөлтрөг. Тий. Аим шиг юм аяг кино хийжсэн. Чинь хийж яг өөр киногт бас төвхтэй юм билээ л дээ. Хийжсэн. Яг одоо тэгээд мэдээж тийм бодлууд байж л байгаа шүү дээ. Уран бүтээлч гоё ийм уран бүтээл хийсэн, тийм уран бүтээл хийсэн гэсэн бодлоо чинь. Одоо хүсэл тэмүүлэл байнга л байдаг байхгүй. Тэр хүсэл тэмүүлэл чинь байхгүй болох юм бол тэгэл уран бүтээлч юм чи одоо тэгэл одоо өөр юу тийм хүсэл тэмүүлэл байхгүй. Тиймс юу яах юм бэ чинь. Юмд хүсэл тэмүүлж ийм хийхээс тийм хийхээс гэсэн. Хүсэл тэмүүл заавал байж ижил цаашаа явна шүү дээ. Мэдээж тийм хүсэл байгаа. Гэтэ би 13 онд бас нэг бие дааж кино хийж үзчихсэн. Яг тэгээд өөрөө бүх юм хариуцахаар бас маш хэцүү байд юм бэл. Одоо ч юм бол ингээд нэг үе бодоход хөгжөөд нь шүү дээ. Хөгжөөл энэ тодорхой хэмжээнд те. Бидгээр маркетинг баг, продюсерийн баг ингээд. Продюсерийн компани гараад ирсэн байна. Одоо манай юуныхан те намаажа хүлээгүү гээл те. Оранж энэ төргээл эдгэр чинь продюсинг хийгээд өөрсдөө зохион байгуулдаг. Тэгэхээр уран бүтээлчээс тэр үүрдэг байсан ачаалаас нэлээд багасгачлаа ш. Хуучин чигээл бүх юмаа уран бүтээлч те өөрөө гашлагаад за бараг л өөрөө тоглоод өөрөө найруулад шахав. Өөрөө тэр нэг менежментэнд оролцоод ингээд явчихна. Айгу хэцүү. Тэгэхээр тэрий чинь ингээд салгаж тодорхой хэмжээнд мэрэгжил. Тэгвэл илүү чанарч нь л да. Тэр тал руу яваад байгаа учраас тэр нь ч зөв хойштоо ч илүү мундаг болох юм болов уу гэж боддог. Надад бас нэг юу байна. Бяцхан бас энэ зүгээр фааха заавал тийм биш. Гэхдээ бас ингээд богих одоо яг киногоо найруулах юм хайрын кино найруулал. Хайрын кинон дээр продюсерээр ажиллавал эдгээр одоо энэ юунуудаас найруулагч нараас 5 найруулагч байгаа. 5 найруулагчаас та аль 5-ын одоо найруулагчаар ажиллах бай. Яг та яасан хэцүү юм бэ? Хэцүү юм асуудаг хүүхдүүдтэй та нар чинь. За энэ манай баяраа байна. За баяраа байна. За тулгаа. Хүслээ ах байна. Манай Тамираа байна. Тавка байна. За энэ 5 найруулагчаас та одоо ингээд хайрын кино хийх гэдэг байгаа байхгүй. Хайрын кинон дээр одоо ингээд найруулагчаар ажиллах алийг сонгох. За би хамгийн сүүлд манай баяраатай бүгдээрээ ажиллаж үзсэн. Манай баяраатай би хавц зэрэг дээр ажиллаж байсан хоёр. Манай баяраа чи яг үндэ бас аягүй тийм гоё зөөлөн хүн байхгүй. Маш зөөлөн намуун дуутай. Тийм зөөлөн хүн бас байх магадaltaй юм байна. Хайрын кинон дээр. Тий. Тамираа манай Тамираа тэгвэл одоо мундаг штэ одоо манай фантастик мундаг явж байна. Тамираа бас гоё хийх болов гэж бодож байна. Тавкач бас эвгүй гэж магадгүй бол эвгүй л. За яг би бол хайрын романтик кино гэх юм бол одоо баяраа юм уу Тамираа хоёрын нэг л сонгох болов л гэж. Та одоо продюсер юм чинь продюсер хүн бол одоо киног амжилттай болгохын тулд хамгийн боломжит хөлбөрийг л одоо сонгоно шүү дээ. Тэгэхээр нэг сонголт таних Тамираагаа сонгох юм байна да. Ер нь Тамираа баяраа хоёрыг за Тамираагаа сонгоё. Тэгж одоо гэж бодож байна. Жүжигчд ирэх шүү дээ. Гол дүрийн одоо 2 жүжигчингээ сонгож. За манай Батушка. Жавхаа. Тодоо. Яаги. За ахыга уугна ирхмээ одоо яар хэдэн насны хүмүүсийн тухай кино юм бэ? Эмэгтэй яасан олон юм сонголт юм бэ? За би бол байна штэ. Хайрын кинонд нэг дэс. Хайрын кино гэдэг байгаа тийм ээ. Юу н арай залуу хүн арай. Тэгээ зохиолоос л юу шалтгаална штэ. Яг үндэ бол яг хэдэн насны хэд орчим яг юуны тухай. За би энэ од баяр юм уу? Наснаас нь шалтгаалаад од баяр юм уу эсвэл манай Амраа хоёрын нэг л сонгох гэж бодож байна да. Амраах. Тий. Манай хойлоод амраах ш тий. Хойлоо. Тэгээ эмгтэй жүжигчээс хойлоо сонгохгүй бол одоо нэр олж ирэхгүй штэ. Тэм баярат амраах хоёр гэснөө. Тий. Тэр хоёртойгоо дөвөөл тоглох одоо хүмүүсэл хоёр эмгтэй жүжигч чинь сонгоно штэ. За Мишель байна. Одоо нөгөө сүүл тоглоод хун цэнгүм тий. За манай дөлгөөнөө сонглоо. Дөлгөөнөө байна. Мөнх наран бас одоо сүүлийн кинонууд дээр маш их тоглоод байгаа тий бас. Тий. Манай ганц цэг байна тий. Баярт болоо амраахыг сонгосон ш. Тэмч тэр хоёртой партнерлах хоёр жүжигчин сонглоо. За дөлгөөнөө сонгоод дөлгөөнөө нэг нь тэгээ да. За
Нэг нь Тэгээд ганц хэсгээ сонгоч. За. за Шууд сонгохгүй ч ерөөсө банд тавьж байгаа. Та чи ганаагчтай бас цог 1984 дээр одоо сүүлийн яг юу гэвэл 84 дээр тоглож байгаа. 84 яг хамт тоглож байгаа. 1984 дээр цог тоглож байгаа юм. Богийнхаас одоо сүүлд нэг асуулт байна. Одоо кино зүрхийн нэрчээд бас яруулаад ах шиг юм те. Таны одоо залуудаа ингэ бодож ингээл энэ дүр дээр тоглох юмсан те одоо ингээл яг оюутан байхдаа ч юм уу дөнгөж төгссөн байхдаа арай тэр дүрийг аваагүй байхдаа түүхэн ийм дүр тоглох юмсан ч юм уу эсвэл театр дээр тайзан дээр ийм дүр тоглох юмсан гэж бодож явж байгаад тоглосон тийм дүр байгаа юу? Тийм. Одоо жишээл би Гамлет гэж жүжиг шүү дээ. Хамлет гэж ярьдаг те. Шекспирийн зохиол одоо дэлхийн ноён оргилын нэг шүү дээ. 3 ноён оргил. Тавигдах юугаар л бид одоо өмнөхөр бочс тоглож байсан гэж те. Хүчээ сорж өөрийгөө нээж өөрийгөө хөгжүүлж гэж тоглож байсан. Ингээд тоглосон. Энэ Наранбаатар маань хариулсан. Тэгээ энэ бол бас тухайдаа бас ингээл сонирхолтой сонин яасан. Одоо тэгээ бодоход дахиад ингэж хийх байж те гэсэн бодлууд байж идэг. Тэгээд ер нь бол тийм л үүдэл та уусаа яаж шинээр нээж харж болдог тийм л зохиол тэгж бодож исэн юм байна. Тавлаа гэж би бодож исэн. За тэгээ хоёул нэвтрүүлгээ дуусгаад би уг нь ахаас асуух зөндөө надад асуулт ийсэн. Би асуултгүй ясараа яриусгүй гэж юм. Үгүй ярихаас илүү нөр асуумаар ингээл мэдмээр зүйлүүд ингээд олон л байсан л да. Гэхдээ одоо нөгөө яа ч кино зургатайгаа болохоор бас жоохон яараад байна тий. Тэгээд танд бас хамтран ажил Маягийнхаа бас усыг гарын мэлгийг бас бэлгэлжээ. Тэгээд Маяа маань болохоор олон төрлийн хамттайгаа таны ус болохоор электролиттэй энэ болохоор юм эко савлгаатай ямар нэг хог хаягдлаа байхгүй ял байхгүй бас тийм минуттай. Тэгээд за та Маяагаа бас уугаарай. Тэгээ бас танд бас манай энэ хамтран ажигч өнөөдөр миний нуунж байгаа машин болохоор Team Motors гэх машин. Team Motors-ын оруулж ирдэг машин байхгүй юу. Тэгээд энэ Geely брендийн Levan RL 9 гээд 100% захиргааны машиныг оруулж ирдэг газар байгаа. Энийний одоо энэ gift voucher-ыг өгж байна. Тэгээд шинэ автомашин бодлоо бол 5% хямдралтай. За тэгээд автомашины бүтэн онцлог болон бүтэн угаалгын эрхийг бас бэлгэлж байгаамаа. За баярлалаа. За тэгээ ахтай баярлалаа. Одоо хийж байгаа кинонд нь бас амжилт хүсье. Бас 5 сарын 2-наас те 1984 пост рамын жижиг маань тусгаар тогтнолын ордонд ердөө 7 хоног. Тэгээ 7-8 удаа тоглох. 5 сарын 2-наас шүү. Тэгээ 5 сарын 2-наас тоглогдох нь байна. Тэгээ манайхан бас тэнд очиж те эргчлөө гэдгийг одоо бас мэдрээрээ тэгээд бид нар бас хаана яваа те эргчлөөтэй нь эргчлөөгүй нэ гэдгийг бас харах бах тэндээс те. Тэгээ 5 сарын 2-нд тусгай тогтнолын ордонд 1984 пост рамын жижиг тавигдана. За одоо үнэхээр сонирхолтой одоо тавилттай юм жижиг залуучуудыг ялангуяа ирж үзээсэй. Тэ энэ одоо гайхалтай арманыг яаж жижиг болгосныг ирж үз сонирхосоо гэж хүсмээр энэ. За баярлалаа ахта тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Мая Эрдсус. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Team Motors. Нэвтрүүлгийг дэмжин ажиллагч Univision. За тэгээ Бог ах маань бас кино зурагтай. Тэгээ зургийн багийнхан нэрээд авч явах гайгаар хажуу зогсоод яарад байсан учраас шийтгэлийн өгч чадсан гоо. За тэгээд Бог ахаар таалгасан кинонууд бол